За сайн байцгаана уу? Сайхан амарцгаасан уу? За нэг тоолын хурдны замаар ярих гэсэн юм аа. Тий. За одоо би нисгээс гараад ингээд 3 цаг явж байна. Нэг Баян зүрх дүүрэг орж нэг ажил амжуулчаад ирэх гэсэн. Тэгээд одоо энэ та бүхэнд харуулъя л та. Одоо ингээд түгжирж явсаар хагаад одоо энэ 3 цагийн дараа дөнгөж одоо энэ хуучин айжиг руу одоо Мишель Экспогийн наатлын уулзуур дээр ингээд ирж байна. Нисгээс гараа 3 цаг явж байгаа шүү. Тий. Тэгээ би Баян зүрх дүүрэг ороод нэг ажил амжуулчаад ирэхэд ингээд өдөржин юм болж байна. Одоо орой л би наашаа буцаж ирэх байхын дүгжрэнд. Тэгэхээр энэ туулын хурдны замаар бариулах гэдэг нөхдүүд, бариулахгүй гэдэг нөхдүүд энэ хооч ирээдүйдээ яасан хайргүй юм. Ард иргэдтэй яасан ард иргэдтэй боддггүй юм. Тэ? Тэгэл нэг би ингээ бодоод ирсэн чи юу юм байна энэ чинь. Ус төрийн юм яваад штэ. Одоо л мэдчихээн би энэ нам бус тэ нэг л нам ярьсан хүмүүс байгаа. Та нар одоо нам яриад нам гэл ингээл нэг юм ярихлаар одоо энэ туулны хурдны замыг дэмжиж ингээ ярингууд Нямбатраас хэдийг авсан ингээ гуцаадах юм. Би одоо Нямбатраас мөнгө авсан бол одоо цалингийн зээлтэй сууж явах уу? Манайхаа. Нэг юм ойлгооё. Тэгээ хэрвээ энэ хурдны зам одоо бариулахгүй гэдэг нөхдүүд 50% нь хаусаа хамгаалж байна. 50% нь ингээ даалууртаа ингээ жагсаж байна. Тийм ээ? Өнөөдөр Монголд хизээ байдлаа нэг 30 хоног үргэлжлүүлээл талбай дээр зогсоодсон хүмүүс нь. Тэ? Энд чи цаанаас асар их сангуулчлалтай болоо зогсож чинь гэж би хардж байна. Яасан хийх ажилгүй бистанууд бай, тэ? Тэгэл орилж ил байдаг. Урдан дээр 44 их найдыг юу ч хийлгүүгээр идэхэд ингэж орилохгүй байсан. Жагсахгүй байсан та нар. Энэ нүүрсний хулгай маш ихээр явагдсан. Тэгэхэд ингэж гарч ирж жагсахгүй байсан. 30 хоног моног ингээд зогсоо зайгүй жагсахгүй байсан. Энд ч цаанаа ингээд намын юм явагдаад байна. Арчсан нам, ардын намын халаан явагдаад байна. Хэрвээ ингээд хардаа гой сайхан гүүр бариад төгжрлгүй болоод тийм ээ ард иргэдэнд бухимдалгүй ингээд нэвтрээд одоо би эндээс одоо энэ хардаа энэ хүмүүс ч нэ штэ. Зүүн лүгөө баруунаасаа зүүн лүгөө явж байгаа хүмүүс штэ. Хүмүүс чинь би одоо хурдны зам дээр төлбөрийг өгөөд ингэж энд нээрвтэж энд ингэж нус цэрэ хаяа те нээрвтээд хэрэлдэж явж ирснаас тэр өх мөнгөний өгөөд хурдны замаараа шууд Баян зүрхийн харалтаа гарцаараа буугаад ажлаа хамжуулчаад буцаж хурдны замаар давхиад гэртээ арчмаар шүү. Гэр орондоо тийм ээ хань ижил үр хүүхдүүдтэйгээ илүү цагаа өнгөрөөмөр шүү. Энэ богинохон насандаа энэ богинохон насныхаа 50% зам дээр өнгөрөөмөргүй шүү дээ монголчуудаа. Тэ? Тэгэл нэг туулын бургасанд та маш их хайр зарлцсан. Тэ туул голдоо маш их хайр зарлцсан хүмүүс. Туул голдоо хайргүй хүн байхгүй. Би ч хайртай. Та бүхэн ч хайртай. Би хайртай да. За ёо. Энэ туулын чинь иргэдээр би өсснийхөө хувьд 10 жил энэ туул голын чинь иргийг 10 жил цэвэрлсэн. Нисэх яармгийн залуучуудтайгаа нийлээд хоггүй Монгол гэж төсөл хэрэгжүүлээд яармгийн залуучууд санаачлаад тийм ээ. 10 жил энэ хогийг түүхэд нэг жилд нь л 40 50 60 машин хог гардаг байсан. Мөн үү? Тэгэхэд 10 жил хэдэн машин хог гарсан байх вэ? Тэгэхэд өнөөдөр туулын бургас руу ороод нэг ширхэг гондом, нэг ширхэг даамсаг мөн үү? За хөндрөөд бөхсөө арчсан цаасын нэг удаа бэлэтэ гараараа түүж үзээгүй нөхдүүд гарчраад орилол чарлаа л байгаа. Ямар сэтгэлгүй нөхдүүд. Би шууд улаан нүүрлүүж харж байгаа хэлжээ. Ганц удаа туулын бургас руу орж хог түүж үзээгүй нөхдүүд л орилоод байгаа. Арчсан намын нөхдүүд. Одоо бид нар нам яриад ингээл нам яриад алдцаад байна. Нам чинь одоо дэмжлээгээ та нар амьдрал чи яаж сайжирсан. Би бол хэлээл байгаа. Нам дотроос зүрх сэтгэлтэй тийм ээ Монгол улстай хайртай
юм хийчихэр хүмүүсээ сонгоё. Тэр нам хамаа байхгүй. Мөн үү? Нам ердөө хамаа байхгүй. Тэр дотроос хийх хүмүүсээ ингээд сонгоод ингээд саналаа өгөө л гэж яриад байгаа. Арчсан намч бай, ардын намч бай, тэ? Иргэний зориг ногоо намч бай. Альч нам хамаа байхгүй. Зүгээр зүрх сэтгэлтэй хүмүүсээ хэдүүлээд дэмжээл гэж ярьж байгаа. Тэнгуут л одоо Нямбатраач дэмжсэндээ биш заяо. Хурдны замаа барьчвал энэ Монгол улсын ард иргэд чинь стрессгүй, өвчин зовлонгүй амжуулга ажиллаа галс амжуулаад үр хүүхдүүд аав ээж хань ижилтэйгээ илүү цаг өнгөрөөх юм байна. Тийм ээ? Бас энэ зам дээр ингэж хамаг цагаа барахгүй юм байна гэд ингээд оруулангуут л Нямбатраас хэдийг авсан гэж солиороод байгаа. Нямбатраас мөнгө авсан хүн тэгээд одоо цалингийн зээлтэй явж явах уу? Хэлсэн шүү дээ. Тэ? Шалгаад үзнээр. Тийм байна. Тэгэд эн чинь ерөөсөө намын юм ороод ирчихсэн. Гой сайхан болгочвол ардын нам дахиад 28 он сонгогдох юм байна гэдэг үзэл зарчим баримтлаа л одоо баахан туулын бургаснаас ганц хэрэг нойлын заасч төвж үзээгүй сэтгэлгүй нөхдүүд ингээ юм яриад байгаа. Би урд нь ч хэлсэн. Та нар тим хайртай байсан бол энэ та нарын баас шээсээ туул руугаа урсгаад ажууд нь хаус өрцөн байж их юм. Туул руугаа баас шээгээ байж их уу та нар? 30 жилийн та нарын баас шээсийг туул руу зутгалаа. Одоо биогийн артлаар цаашаа зүгээр зэгэл саарл баас шээстэй гол урсж чинь 30 жил урслаа. Тэн дээр очиж орилохгүй байсан. Тийм хайртай юм бол. Заамрын хөндий тэр чигээр нь талхаллаа. Энэ карьер гэдэг энэ туулын чинь хоёр талаар зөндөө 30 жил талхиллаа. Тэгэхэд хайртай юм бол очиж орж ихгүй байсан. Тийм ээ? Ерөөсөө хайртай да Монгол улстай хайртай биш. Хитгэн хүмүүсийн эрх ашигын төлөө Монгол улсын ард иргэд тэр чигээрээ хохирж байгаа байхгүй юу? Тэрөө бариулахгүй бол их ундраг нь ширэглээ бидний ундаалдаг туул гол өгдөг. Та нар шууд хушуугаа дөрөөд энэ туулаас усуугаад байгаа юм уу? Бургас гэдэг ургамал ч нөө штэ. 5 жилийн дотор сагсаат л ургадаг. Би туулын энэ иргэдэр насаараа багасаа өссөнийхөө хувьд мэдж байгаа. Сагсаат л урган. Та нарыг нэг тайраа идсэн байна. 5 жилийн дараа харчаад пүү эн чин хоосон байсан штэ. Ямар амар ургацсан гэтэл чи ургана. Энэ туулын чин хэрэгэх айс хав газар ундраган тэр 200 км-ийн цаана. Энд хинтийн уулсаас ч ундрахтаа. Тэ. Ихэн булангартаа бол адган булангартаа гэж ярьдэн штэ. Ихийн очоод хот өнгөд байгаа юм уу? Энэ хотоор чин туул гол зүгээр урсаад өнгөрж байгаа. Дамжин өнгөрж байгаа ой. Яаж илүүл ойлгох юм бэ та нар ой. За тийм байна. Тэгээд нам яриад одоо нэг за ардын намаас тэр хүн арай дээр юм шиг дэмжичээрэй гэхлээр л ардын намын бууны нохоо суу үсгийн долоос юугийн долоос мөнгө авсан ингээл 80 ургуулж яриад. Тэгэл ардчилсан намаас тэр нь арай гайгүй юм шиг өнөхлөөр л одоо ардчилсан намын бооны нохооч гэж арай хэлэхгүй байгаа. Намайг ардын нам тал руугаа л одоо хийчихэд хилээд яриад яваад байгаа шүү дээ. Би хэлж үнэхээр зүрх сэтгэлтэй Монгол улсыгаа төлөө тэ ард иргэдийн төлөө юм хий гэсэн альч нам хамаа байхгүй хүнээл зөв танд сонгох хэрэгтэй гэж. За ерөнхийдөө бол тийм байна шүү. Одоо би тэгээд ингээд та нар хараа л да одоо төвжрээ чинь өвчний чи их үүсвэр ингээд төвжрээл явж л байна. Ингээл эний чи алга болгоодгүй ихлээр эсэргүүцээд идэг. Хэдэн 100 сая хэдэн их 80-аар нь Монгол улсад юу ч хийж бүтээлгүйгээр идчихэд ах чи орилоогүй үжиж. Тийм ээ. Хаусны хажуугаар зам явангууд орилоод 30-40 хоног зогсоод идэг. Би бол энийг цаанаа мөнгөний санхүүжилттэй бүр улаарад ингээд ард түмний тархийг угаагаад байгаа цөөх хэдэн бүлэг хүмүүс байгаа. Тэд нар бол одоо хийгээ бүтээчих юм бол одоо ардчсан намын нэр хүн дуунууд хийж бүтээгүй ардын намынхын сайн хийж ингээд ардын нам нь дахиад гарна гэж шээсэн гоожол. Нам ямар хамаа байна энэ улсыг оронд чинь юм хийгдээд өр хойч чинь бас нэг ингээд сайхан төвжирлгүй зам бий болгочвол эн чинь төвжрээ алга болохгүй гэдэг. Алга болно энэ чинь тойрог хэлбэрийн хурдны замаараа тойрж явж байгаа л
яг одоо хаана очих хэвтэй юм? Баян шуунд очих хэвтэй бол хурдны замаасаа баян шуу руугаа салаад ажиллаа хамжуулчаал буцаж хурдны замаараа гарч тойр дахиж ирэхэд хамаагүй цаг хэмнэж байгаа байхгүй юу? Тийм байна.